Сайн байцгаана уу? Хулан байна. Манай энэ удаагийн дугаарт нийслэлийн 32 дугаар сургуулийн англи багш Жанрика багш маань оролцож байна. Урилгыг нь хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Өрсөн баярлалаа. Намайг Жанрика гэдэг. За 2018 оноос эхлээд улсын сургуульд ажиллаж байгаа. Одоо 7 дахь жилдээ англи хэлний багшаар ажиллаж байна. За дунд нь 1 жил одоо Турк улсад бас англи хэлний багшаар ажилласан. Ийм туршлагатай багш наа. Багш ер нь X-Reading-тэй анх яаж холбогдсон бэ? Хоёлаа нэг анхны гоё түүхүүдээс эхлэе тий. За 2019 он тий нөгөө ковидын үеэр яг одоо гэрээсээ ингээ онлайн хичээлүүд явуулаад ингээ байж авах үед манай одоо хөдөө орон нутагт байдаг нэг найз маань одоо ийм X-Reading гэж байдаг юм аа, ийм марафон явуулах гэж байгаа явагдах гэж байгаа орох уу гэд одоо уурьсан байгаа. Тэгээд тэрэнд нь ингээд нөгөө 5 том хүн тий багшийн нэг болж тэрэнд ингээд уншиж үзээ тэр найзынхаа урилгаар тэгээд манай сургуулийн бас нэг багштай ингээд тавуулаа уншиж оролцож үзээд ер нь энийг нөгөө англи хэл сурахад тий үр дүнтэй хүүхдүүдээс ингээ ашиглаж болохоор юм байна гэдгийг нь бол тэндээс анх олж мэдсэн байгаа. Тэгээ тэрнээс хойш 2020 оноос эхлээд ерөнхийдөө өөрийн шавнараа X-Reading-д оруулаад extensive reading аргачлалыг ингээд хэрэглээд явж байгаа. Тэрний дараахан одоо enrichment хөтөлбөрт оролцоод тэгээд тухайн үедээ 1000 багшийн хөтөлбөр гээд 2 дахь enrichment-д орж исэн. Энэ хөтөлбөр нь болохоор зэрэг Lingurs Америк хэлчин сайдын яам тий бас нөгөө МАСА гэд байгууллагууд ингээ хамтарч англи хэлний багш нарын одоо чадварыг сайжруулах зорилгоор явуулж исэн юм хөтөлбөр байсан. За тэгээд тэр хөтөлбөрт бас ингээд өөрсдөө сорж үзье гээд манай сургуулийн багш нар тий залуу багш нар бүгдээрээ оролцоод одоо тухайн хөтөлбөрийн шилдэг 30 багшийн нэгээр бас ингээд шалгарсан. Тэгээд тухайн үед болохоор эхний одоо болцол нь 3-7 хоног тасралтгүй X-Reading library дээр унших байсан санагдчихээн. Тэгээд 3-7 хоногийн турш өөрсдийгөө сорж оролцъё гэж өөрсдийгөө дайчилсны үр дүн гарсан. Тийм гоё өөр өгөөжтэй хөтөлбөр байсан. Багш тэгвэл өөрөө анх цахим сан дээр уншаад дараа нь хүүхдүүдтэй санал болгосон гэсэн үг шүү дээ. Яг зөв. Танд ингээд ямар санагцсан учраас та хүүхдүүдтэй санал болгосон? Тий мэдээж хэрэг бид нар ингээд нөгөө 4 жил багшийн их сургууль сураал ингээд төгсөж байгаа тий. Тэгээд 4 жилийн хугацаанд бол одоо тухайн суралцж байгаа оюутнуудын хичээл зүтгэлээс шалтгаалаад төвшин өөр байгаа шүү дээ. Тэгээд миний хувьд гэсэн яг ингээд багшилж эхлэх үед тий өөрийгөө айгүйх голж исэн. Миний англи хэлний төвшин бас айгүй ер нь тий муу юм байна, би сайжрах хэрэгтэй юм байна. Ийм олон мундаг хүүхдүүдэд хичээл зааж байгаа учраас би ч гэсэн өөрийгөө ингээд те тодорхой төвшөнд академитай болохгүй л болохгүй юм байна гэдгийг бол анх багшилж эхлээд ойлгосон. Тэгээ яг юунаас эхэлж би өөрийнхөө англи хэлийг сайжруулах уу те улам ингээд сайн болох вэ гэд олон зүйлийг туршиж үзсэн. Тэгээд яг X-Reading дээр ингээд уншаад эхлэнгүүтээ өөрийнхөө төвшин тохирсон номыг уншаад дараа нь ингээд өөрийнхөө ойлголтыг шалгачижсэн маш одоо үр дүнтэй гой санагдчихсэн. Тэрнээс гадна бас тэ академик төвшний номнуудаас тэндээс ингээд унших боломжтой. Тэрүүгээрээ дамжуулаад бас IELTS TOEFL-ийн шалгалтуудад өөрийгөө бэлдэх боломжтой байсан болохоор тэр нь илүү их таалагдсан гэх юм уу. Тэгээд тухайн үедээ яг 2020 оноос эхлээд яг идэвхтэй уншигч болоод эхлэнгүүд яг л би өглөө ингээд 5 цагт босчоод босоод X-Reading дээр 1 юм уу 2 ном ингээд уншичаад тэгээд дараа нь ингээд үргэлжлүүлээд өдрөө хичээлээ заагаад ингээд явдаг байсан. Яг тиймэрхүү тууштай байдлаар бол яг 2 жил явсан байна. Багшийн анхны одоо extensive reading аргачлалыг хэрэгжүүлсэн анги нь ямар анги байсан бэ? Одоо л та дунд ахлах гэд 2 ангид хэрэгжүүлсэн туршлагатай байгаа шүү дээ. За яг хамгийн эхлээд 2020 онд яг ковидын үеэр онлайнаар хичээлж авах үедээ өөрийн одоо өдөрдөжсэн ангиа бол хамгийн анх уншиж эхлүүлжсэн яг анги нэг дээр нь тухайн үед нь одоо маш их азтай байсан ч гэдэг ч юм уу те эцэг эхчүүд маш урайлахын дэмжиж хүлээж авсан. Тэгээ тэр нь болохоор одоо бидний хамгийн том амжилт гэсэн ихний. Тэгээ дараагийнх нь болохоор зэрэг хүүхдүүдэд уншуулах те тэрийг ингээд таниулж мэдүүлж яаж ингээд уншуулдаг болох вэ гэж бодож эхэлсэн. Тэгээд яг онлайн хичээлүүд явж байгаа үед те хүүхдүүд маань яг хичээлээ хийж гин үгүй юу те миг хаачаад байгаад байгаа юм шиг санагдаад те
Тэгээ дээрэс нь одоо 9 дугаар ангийн хүүхдүүд гэдэг нь төгсөх шалгалт өгөх хүүхдүүд те. Тэгэж бодоод одоо яг X-reading дээр ингээд уншаад эхлэнгүүд хүүхдүүд анхандаа болохоор зэрэг жоохон юу гэдгийг те ном унших дурггүй байгаад байдаг шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд нэг тиймэрхүү байдлаар хүлээж авсан. Одоо заавал унших ёстой юм уу те мэдээж эрэг бэрхшээл бол тохиолдсон. Тэгээд ингээд яг хамгийн анх уншиж явах үед за нэгэнд бид нэр ингээд онлайнаар хичээлж байгаа учраас за ингээд одоо өдөрт ингээд 5000 үг ч юм уу 3000 үг ч юм уу ингээд уншаад ерөнхийдөө энэ нь болохоор зэрэг одоо тухайн хагас жилийн одоо бие даалтын 20 оноч гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд оноожуулж өгсөн створингийн хүүхдүүдийг хамгийн анх болохоор өөрсдөө ингээд 21 хоногт 21 ном гэж чаленж явуулаад анги дотроо явуулаад тэгээд тэрийг ингээд маш амжилттай давсан. Тэгээ 21 хоногийн хугацаанд бол уншаагүй хүүхэд бол 36 хүүхдээс нэг ч байгаагүй. Чаленжийн дараа болохоор хүүхдүүд маань уншлагын марафонд бол оролцож эхэлсэн. За уншлагын марафон нь болохоор зэрэг одоо 3-7 хоног ч юм уу үргэлжилдэг тодорхой цаанаас нь ингээд даалгаврыг нь бол заагаад өгчдөгтэй болцлын 100000 үг унших хэвээр 3 цаг сонсох хэвээр ч гэдэг ч юм уу те анги насанд нь тохирсон одоо марафонууд бол явагддаг гэсэн үг. Тэгэхээр тэр уншлагын марафонуудад анги хамт олноор болон ганцаарчилсан төрлөөр ингээд хүүхдүүд маань оролцож эхэлсэн. За тэгэхээр ганцаараа одоо уншиж байгаа үед болохоор зэрэг тий харьцангуй хүүхдүүд маань өөрсдөө сорих байдлаар тий байр эзлэх байдлаар ингээд ганцаарчлаад уншиж байгаа юм. За тэгээд яг нөгөө багийн марафонд оролцоод эхлэнгүүд хүүхдүүдийн багийн ажиллагаа аюу харагддаг юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр одоо тавуулаа ингээд марафонд оролцож байгаа тохиолдолд нэг л хүүхэд ингээд уншаагүй болцлоо биелүүлээгүй байхад тухайн баг одоо сертификат тий батламжаа авах боломжгүй болох жишээний. Тэгэхээр ер нь хүүхдүүдийн бие даах чадвар болон одоо багаар ажиллах чадварыг маш сайн хөгжүүлдэг юм болов марафоноор дамжуулаад гэж бодож байгаа. Өмнөх одоо 4 жил уншсан хүүхдүүдийнхаа үр дүнг авч үзэх юм бол ер нь маш их тийм хичээнгүй хүүхдүүд байсан өөрсдийгөө маш их шахдаг. Анхандаа ингээд уншиж эхэлж явах үед уншиж чадах болов тий эсвэл дургуй ч юм уу тийм байсан хүүхдүүд маань болохоор зэрэг яг ингээд 12 төгсөх үедээ харьцангуй бие даацсан, багаар ажиллах чадвартай болсон маш хичээнгүй тийм хүүхдүүд олон байгаа нь бол тэндээс ингээд үр дүнгээс нь бол харагдаж эхэлсэн. Хүүхдүүд маань олимпиад уралдаан тэмцээнүүдэд ингээд амжилттай оролцохоос гадна яг ингээд сургуулийн эсэлжийн ерөнхий шалгалтын дундаж одоо эрс сайжирсан гэж хэлж болно. Яагаад тэгэхээр яг ингээд тухайн үед 24 онд 3 анги одоо зэрэг төгсөж явах үед манай ангийн одоо дундч нь 602 оноо байсан. Тэгэхээр ангийн дундаж 602 оноо байна гэдэг бол англи хэлний шалгалт тэр бол маш өндөр үзүүлэлт байгаа тий. Тэгэхээр яг ингээд тэн дээр ингээд анализ хийгээд ингээд бодож үзэж хахад уншдаг анги уншдаггүй анги хоёрын хооронд тэнгэр газар шиг айгүй их ингээд ялгаа харагдчихсэн байхгүй. Тэгэхээр тэрнээс ингээд санаа аваад ч гэдэг ч юм уу те extensive reading аргачлалаар те хүүхдүүдийг ингээд уншуулах нь богино хугацааны ингээд үр дүнг бол үзүүлдэггүй юм байна. Урт хугацаанд те үр өгөөж ингээд асар их өгдөг юм байна гэдгийг бол тэрнээс ингээд ойлгож харж авсан байгаа. За тэгээд мөн тууштай уншдаг те саятан уншигч 2 сая 3 сая уншсан хүүхдүүд маань болохоор IELTS-ийн одоо энэ шалгалтуудад өгөхөө те reading, listening чадвар дээрээ болохоор ингээд өөрсдөө чөлөөтөө ингээд оноогоо аваад явж исэн нь одоо энэ хүү тууштай байдлынх нь үр өгөөж нь байсан юм болоо гэж бодоод хүүхдүүдэрээ шавнараараа маш их бахархаж хүлээж авч ийсэн. 12 дугаар анги дээр хэрэгжүүлж байгаа арга нь 6 дугаар анги дээр шууд өөрчлөгдөн шүү дээ. Анх эхлэж байгаа учраас. Тэгэхээр насны үед бол надад бол ингээд маш өөр. За тэгээд маш шин тийм мэдрэмж төрж исэн. Яна одоо энэ хүүхдүүдийг би ингээ уншуулж чадах болов гэдэг айдас бол айгүйх гарч исэн гэж хэлж болно. За тэгээд яг 2024 оны 9 сарын сүүлээр ингээд эцэг эхтэйгээ хурал хийгээд эцэг эхтэй хамгийн эхлээд одоо ийм аргачлалаар хүүхдүүдийн англи хэлний чадварыг ингэж хөгжүүлж одоо болдог байгаа. Бид нэр ингээд 7 хоногт 3 цагийн англи хэлний хичээл үздэг шүү дээ. Тэрүүгээр ингээд дамжуулж хүүхдүүдээ маш сайн англи хэлтэй болгоно гэвэл боломжгүй. Тийм учраас ингээд нэмэлт юм бол заавал хийх хэрэгтэй болчиход байгаа.
Тэгээд нэмэлтээр давтлага өгөөд ч юм уу ингээд явна гэхээр хүүхдүүдийн маань цаг зав эргээд одоо анги танхим болохоос өсвөлээд маш их хүндрэл бэрхшээлүүд гардаг шүү дээ. Тэгээд тэрийг хамгийн одоо мархан байдлаар багштаа өгөөжтэй хүүхдүүдтэй өгөөжтэй байдлаар ингээд шийдэх боломж нь бол ерөөсөө л extensive reading аргачлал X reading дээр унших байсан. Тэгээд тэрийг хамгийн эхлээд ингээд эцэг эхчүүдэд тайлбарлаж өгсөн. Мэдээж хэрэг нөгөө шинэ зүйл туршиж үзчихсэн болохоор эцэг эхчүүдийн хандлага бол ингээл өөр байгаа тий. Тэгтээ бол ихэнх нь ингээд 90% дэмжиж ингээ хүлээж аваад жилээр нь ингээ төлбөрийн төлж өгсөн. Тэгэд эхний сардаа болохоор зүгээр одоо нөгөө 7 хоногт 2000 хүү гэдэг ч юм уу тий. Багаар ингээ уншуулад яваад за тэгээд 2 дахь сараас нь эхлээд яг эцэгтэй ингээ даалгавар хийлэгдэг байдлаар одоо ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд өмнө нь одоо ахлах ангид болохоор тэр болгон ахлах ангийн хүүхдүүд тий аав ээжтэйгээ очиод алийг миний даалгавар тусгаад гэд ингээ явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр яг 6, 7, 8 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол энэ нь бол яг ингээ тохирох насны юм байна гэж бол хүлээж авсан. Энэ санааг болохоор би зэрэг нөгөө 3 дугаар ангийнхаа багшаас авсан байгаа. Тэгээд хүүхдүүд маань яаж даалгавраа хийдэг вэ гэхээр 7 хоногт 5000 үг уншина. За тэгээд 5000 үг уншихдаа түүнээс дээш үг уншсан ч тухайн хүүхдийн сонирхол гэсэн үг. За тэгээд тухайн одоо уншсан номнуудаас нэг номыг сонгож аваад эцэг ихтэй ярьж өгдөг. Эцэг ихтэй ярьж өгөхөөс өмнө өөрсдөө ингээд зургийн дэвтрийн тэ 3-1 дээр дүрсэлж зураад дараа нь ингээ эцэг ихтэй ярьж өгөөд эцэг их нь гол санааг нь одоо зургийн дэвтэр дээр буулгаад ингээд явуулдаг байгаа. Англиар уншсан номоо монголоор ярьлаа, эцэг их нь тэмдэглээ. Тэгэхээр эндээс ямар үр дүн одоо харагдсан бэ гэхээр тэ эцэг эхчүүдээс айгүй тийм гоё эерэг одоо комментууд ирсэн. Тэрний юу байсан бэ гэхээр хүүхдүүд нь хамгийн эхлээд номоо хөрвүүлж ярихдаа айгүй гацдаг тий эсвэл маш их сул үг хэргэлдэг тийм байсан бол одоо тэгээ өөртөө итгэлтэй маш гоё зэгцтэй ярьдаг болсон байна багшаа гэдэг тийм гоё комментууд эцэг эхчүүдээс ирсэн. Тэгэл урамшаад тэрийг ингээд үргэлжлүүлээд 7 дугаар ангид нь хийгээд явж байгаа. Extensive reading аргачлалыг ерөнхийдөө хэрэгжүүлээд явж байгаа шалтгаан нь ерөөсөө хүүхдийнхаа төвшин тохируулах тий хүүхдээ айдасгүй сургах үүднээс одоо энэ хүү аргачлалыг ингээ хэрэгжүүлээ явж байгаа. За extensive reading аргачлал гэдэг нь хүүхэд маань өөрийн төвшөндөө тохируулаад тий багаар хэлнийхаа төвшинг ингээ ахиулах аргачлал байгаа. За тэгээд хүүхэд маань өөрийнхөө төвшин тохируулж байна, сонирхолдоо тохируулж байна гэдэг нь цаашаага одоо хэл сурах тий мотивац аваад дурамтаа тий дахиад явах боломжтой гэсэн үг. За сургууль ер нь л яаж хүлээж авсан бэ? Анх одоо хэрэгжүүлэхэд танай сургууль дээр яг extensive reading аргачлалыг хэдэн багш ингээ хэрэгжүүлж хэдэн ангид ер нь хэрэгжүүлээд энэ амжилттай явж байгаа. Ер нь бол анх туршиж эхэлж байгаа үр дүнтэй гэсэн зүйлээ ингээд хүнд ойлгуулах гэдэг бол айгүй их тийм чадвар тий бас айгүй их тийм төсвөр төвчээр шаарддаг юм шиг надад санагдсан. Тэгээд хамгийн анх яг ийм уралдаан тэмцээнд орж үзлээ тий ийм одоо үр дүнтэй арга ингээд илрүүллээ гэд менежертэй хэлэхэд бол тий айгүй гоёор хүлээж авч исэн. Тэгээд тухайн үед болохоор манай сургуулийн менежер болохоор ер нь тий одоо мэрэгжлийн бус багш нар дундаа ингээд хэдүүлээ нэг жижиг марафон зохион байгуулж үзүүл яасан тий ингээд нэгэнд ингээд марафон гэж явагддаг бол хэдүүлээ ингээд сургууль дотор явуулж үзье гэд тэгсэн. Тэгээд гадаад хэлнийхаа багш нартай сургуулийн менежертэйгээ ярьж агаад 21 хоногт 21 ном гэсэн тийм мэрэгжлийн бус багш нар дундаа уншлагын марафон явуулсан гэсэн үг. Тэгэд тухайн үедээ болохоор 40 гаруй багш орж исэн санагдчихээн. За тэгээд манай менежер өөрөө уншаад захирал маань бас ингээд марафонд хамрагдаад яг ингээд 40 гаруй багш уншаад яг ингээд эхний 3 байраа эзлүүлээд хөргөн жижигэн дурсгалын зөөл тэгээд гарын бэлгээр ингээд шагнаж исэн. Тиймэрхүү байдлаар одоо нөгөө удирдлага хамт олондоо таниулж исэн гэх юм уу. Тэгээд тэр нь болохоор хамгийн юм зөв тэгээд эрэг арга юм болоо гэж би бол бодсон. Яагаад тэгэхээр бид нэр хэлхээс илүүтэй те хүн өөрөө ингээд туршиж үзэхэр зэрэг арай манай шавнард хэрэгтэй юм байна те би хүүхдээ уншуулвал энэ их зүгээр юм байна гэдгийг одоо багш нар болохоор өөрсдөө тэндээс ингээд амархан аргаар ойлгоод авах боломжтой
гэж харагдсан. Нийтдээ хэдэн анги хэрэгжүүлдэг одоо агшаа? Одоо болохоор манай сургуулийн англи хэлний одоо төрөлжсөн сургалттай бүх анги бол хэрэгжүүлдэг 7 анги. За үүн дээр нэмээд одоо ингийн бусад ангиуд маань ингээд одоо дэлхийд өрсөлдөх Улаанбаатар одоо энэ уралдааны хүрээнд нэмэгдээд ингээд явж байгаа. Давхар дэмжих хөтөлбөр болгоод оролцсон юм шүү дээ. Тийм гэсэн үг. Тэгээд нөгөө сургуулийн менежер удирдлагууд болохоор яг үр дүнгийн өөрсдөө мэддэг өөрсдөө бас уншаад үзчихсэн учраас илүү их биднийг дэмжиж хүлээж авдаг гэх юм уу. За нэг хүүхэд ч гэсэн ингээд X reading-д оруулаад ингээд уншуулж байгаа юм бол хүүхдийн англи хэлийг сайжруулж ийн гэсэн үг шүү баярлаа гэд айгуу тийм эргээр одоо хүлээж авдаг. За ном унших гэхээр амар томор бодоод идэв шүү дээ. Одоо юу гэдгийг амар зузаан ном ингээл цаасан ном гэнгүүт бид нар ер нь л дийлэнхэн цаарчлах шүү дээ. Уйтгартай гэл те. Хүүхдүүдийн утасны энэ хэрэглээг нь блог ч юм уу Facebook, Instagram-д юу гэх тэгэхээр цагийг нь маневр хийгээд ингээд зөв юм руу чиглүүлж арай боловсрлуу нь ингээд чиглүүлж шүү дээ. Тэнгүүд энэ дээр яг анх эхлүүлэх байгаа багш нарт одоо та юу гэж зөвлөмөр вэ? За яг нэм 6 жил хэрэгжүүлсэн 2 яг өөр энгийн туршлагатай тэгээд анхны эхлүүлж байгаа багш нарын жишээ нь ингээл цархлал за би одоо чадахгүй болоо гэсэн нэг айдас байдаг шүү дээ. Тэрэн талаар зөвлөл. Би ч гэсэн ингээд анхлан эхлүүлээд уншуулж байхдаа бол адилхан айдастай байсан. Яг ингээ хүүхдүүдээ тууштай байлгаж чадахгүй лу яах бол гэд. Яг хэрэгжүүлж авах үед бас хэцүү зүйлүүд бол тохиолдно. Тэгэхээр зэрэг хамгийн анх хэрэгжүүлж эхэлж байгаа багш нар маань нэгдүгээрт нь эцэг ихтэй маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй юм болов уу гэж бол бодож байгаа. Өөрөөсөө ингээд тухайн X reading гэдэг зүйлээ сайн таньж мэдээгүй байвал таньж мэддэг хүмүүс багш нарт ингэж хандаад мэдээлэл хүргэх нь маш чухал юм шиг санагдсан. Хоёрдугаар нь болохоор зэрэг анги хамт олноор нь хүүхдүүдээ уншуулж эхэлвэл их зүгээр. За нэг ангиас нэг 5 хүүхэд ч юм уншаад нөгөө 5-ыг уншаарай гэд бусд нь ингээд шугуу байвал бас юм юу гэдгийг ялгаа харагдана яг тууштай ингээ хэрэгжүүлэхэд бас жоохон нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгэхээр анги хамт олноор нь яг ингээд хүүхдүүдээ бүртгүүлээд эхлэх нь бол зүгтэй гэж бодож байгаа юм. За тэгээд яг хэрэгжүүлж явах явцад болохоор зэрэг одоо багаар хүүхдүүдэд залхаахгүй байдлаар ер нь бол надад тэр нөгөө 21 хоногт 21 ном ч юм уу тэр чаленж айгүйх таалагдаад байдаг. Яг тэгэхээр 21 ном нь нэг ном нь 1000 хүүхдтэй байж болно, 200 хүүхдтэй байж болно. Тэгэхээр хүүхэд маань ер нь 21 хоногийн хугацаанд номын сантайгаа танилцж мэднэ гэсэн. Илүү одоо дээшлэх тусам үн тоон ингээд ихсээд явдаг юм байна гэдгийг бол хүүхэд тэрнээс ингээд ойлгоод авчиж байгаа юм. Яг үед одоо тухайн өдрөө ч юм уу эсвэл тухайн 7 хоногтой ч юм уу яг датаг ингээд эцэгхийн групптэй оруулаад авах хэрэгтэй. За тэгээд дата татах бол хэцүү зүйл биш шүү дээ. Зүгээр даунлоад тавьчид дараал өөрөөсөө ингээд ихээс нь баг руу ирэмлээл ингээд татаад эцэгийнхээ групп руу оруулчихна. Эцэгчүүд бол хүүхдээ ямар гүйцэтгэлтэй байгааг ингээд хараад явчих боломжтой. Дээрээс нь одоо нөгөө тухайн датан дээр болохоор хүүхэд нь хэдэн цаг уншсан байна гэдг нь харагддаг За энэ 7 хоногт нэг 2 цаг уншсан байна. Гэтэл ингээд 3-4 цаг уншиж гинэ гэд ч юм уу өдөржин ингээ уцаараа оролдоод ч юм уу тэгээ суучдаг хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэндээс одоо нөгөө датанаас нь хараад эцэгчүүд маань хяналт тавиад явах боломжтой болчихж байгаа юм. Зарим хүүхдүүд болохоор зэрэг одоо нөгөө төвшингээ зөв сонгоогүйгээс болоод фейлдэг ч юм уу тийм тохиолдол гардаг. Хэдийгээр ингээд өдөржин унших гад ингээ хичээгээд байгаа боловч квиз дээрээ унаал 5 асуултынхаа одоо 3-ын зөв хариулж чадахгүй ингээ фейлдэд ахаар нөгөө үг нь уншигдлаа гэж тооцогддоггүй байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаас болоод хүүхдүүд маань шантрах ч юм уу тийм зүйл гардаг. Тэгэхээр хүүхдүүдийнхаа одоо датаг уншаад байгаа хүүхдүүд хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна, төвшин тохирж байгаа юм байна уу? Тэгвэл уншиж чадахгүй байгаа фейлдэд байгаа нь хэдэн одоо төвшин хэдээс эхэлжээд ингээд болохгүй байгаа юм байна гэдгийг багш ингээд анзаараад тэрийг ингээд хүүхдэд зөвлөөд ингээд өгчих юм бол
цаашдаа ингээ хэрэгжүүлэхэд маш эвтэйхэн болоо явждаг юм шиг санагдсан. Тэгээ хамгийн гол нь болохоор энэ 7 хоногт тий 30% нь уншлаа, дараа 7 хоногт 40% уншлаа гэд үр дүн бага байсан ч гэсэн багш хизээч ингээ бууж өгч болохгүй. Яг ингээ тууштай байгаалах юм бол яг 3 сарын дараа гэхэд овоо хүрхэн жигдрээд хүүхдүүд маань учраа олчихсон. Манайх болохоор одоо саяхны хүртэл ингээ 7 хоногт 5,000 уншдаг байсан байхгүй. Тэгээд яг дэлхийд өрсөлдөх Улаанбаатар уралдааны хүрээнд одоо өдөр 5,000 уншиж байгаа. Тэгэхээр өдөр 5,000 1 сарын 5-наас эхлээд ингээд уншихад хамгийн бага гүйцэтгэлтэй нь л ингээд 60% таа байгаа байхгүй юу? Одоо ангийн нийт уншлагын тэгээл хамгийн дээдлэлтэй ингээд 85 тий. Тэгэхээр ингээд ер нь бол нөгөө гүйцэтгэл нь ингээ өөр байгаад байдаг учраас тэр нь санаа зовох зүйл байхгүй. Яг ингээд датаг энэ оруулаад яваад байх юм бол өсөлтөл явагдана гэсэн үг. Ер нь нэг тэгж буураад байхгүй. Манай сургуульд болохоор Peace-Corps волонтер ажилладаг байхгүй. Тэр багш маань болохоор ингээд орох болгондоо хүүхдүүдээр бичих даалгавар хийлэгдэг. Тэгээ яг 6 дугаар ангиас нь эхлээл энэ жил ингээ 2 төчлөлтөд ороод хүүхдүүдээр ингээ бичүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэхэд танай ангийн хүүхдүүдийн одоо ингээ бичих чадвар нь ахлах ангийн хүүхдүүдээс ч илүү байна. Аюу мундаг бичиж ин тэ одоо зохиомжлог эсэг бол маш сайн бичиж ийн гэдэг одоо тийм эрэг комент өгсөн. Тэгэхээр ерөөсөө уншна гэдэг бол хүүхдийн бичихэд бол шууд нөлөөлдөг юм байна гэдгийг бол тэрнээс ойлгож авсан. Багш битэрийн ярьж байгаа энэ extensive reading гэдэг аргачлалаар бичигдсэн маш олон төрлийн одоо төвшөндөө хуваагдсан, төрөл чанараар хуваагдсан 2000 гаруй ном нь X-reading гэх цахим номын сан дээр бол байж байгаа. Тэгэхээр X-reading цахим номын сангаар дамжуулаад энэ аргачлалаар бичигдсэн номнуудаа манай сурагчид маань уншдаг гэсэн үг юм аа. Өнөөдрийн маань дугаарт хүрэлцээрж оролцсон багштай маш их баярлалаа. Өнгөрсөнд хэрэгжүүлсэн маш гоё ярвин туршлагуудаа хуваалцсанд маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн дугаартаа оролцуулсан баярлалаа. За тэгээд ташрамд бас энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхэд тусалдаг Линк Орсын хамт олондоо болон ажлын хамт олондоо манай хамт ажилладаг багш нар маш их тусалж дэмждэг. За мөн одоо удирдлагуудаа сургуулийнхандаа баярлалсан талархснаа илэрхийлмээр байна. За тэгээд баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар оролцолтой түр баяртай. Баяртай.